сайн залуусаа аюул цагаан бүгд өдрийн мэдрэг миг ажиллаж байна. Окей. Тэгэхээр ерөнхийдөө энэ 7 хоногт ямархуу арга хэмжээ хийгдэв, ямархуу 7 хоног болж өнгөрвөө гэдэг талаар хэдүүлээ ярилццгаая. Окей. За энэ 7 хоногт бол мэдээж 22-ноос эхэлсэн 22-ноос 26-ны хооронд явсан арилжаануудыг ярих гэж байна. За алтны хувьд бол би эхлээд энд нэг бай хийгээд харамсалтай нь бол стоп лоссоо хуулаад за тэгээд дээшээ буцаад нөгөөх нь өссөн байдаг. За энийг бол ярихгүй. Яагаад гэх юм бол энэ бол угаасаа амжилтгүй болсон. Гэтэ яг амжилтгүй болсон гэж үзэх үгүй юу? За ер нь бол амжилтгүй болсон гэж үзнэ л дээ яг угаасаа стоп тогтсон ашиггүй арилж юм чи. За тэгээд дараа нь ахаад нэг сээлцэн энэ дээр бага алдагталтай гарсан энд сээлцэн энэ дээр алдсан. Ингээ 3 дараалал алчиж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ хөдөлгөөн 3 дараалал надад өгсөн. За энэ өгснүүдийг нь ярих юм бол хөдөлгөөн бол яг тухайн мөчд бол daily дээр up and trend buying zone-той. За энд ингээ харахаар impulse явсан, trace ирсэн, impulse явсан гэдэг impulse хөдөлгөөний үе байсан гэсэн үг. За тэгээ хөдөлгөөнийг 4 цаг руу шилжүүлж харах юм бол 4 цаг бол up and trend buying zone-той. За эндээс харах юм бол impulse, trace, impulse явлаа, trace ирлээ, impulse явлаа, trace ирлээ, impulse гэдэг энэ 7 хоног бол ерөнхийдөө 4 цагийн up and trend buying zone, impulse хөдөлгөөнөөр дөрүүлсэн. За тэгээд тухайн үед бол ямар нэгэн 4 цагийн resist энэ байгаагүй шүү. Ягаад гэх юм бол энэ line маань сүүлд үүссэн ёроолын дэмжлэг болж өгж байгаа. Ийм спорт байгаа. Ямар нэгэн resist 4 цаг дээр бол байхгүй. За тэгээ угаасаа all time high хийж байгаа. Шинээр high үүсгэж байгаа учраас байхгүй байх нь ойлгомжтой. 30 минут руу шилжсэн. 30 минут бол тухайн үед up and trend buying zone-тэй байсан. After trend buying zone-ы impulse хөдөлгөөн яваад tracing төлөв авчирж байсан нөхцөл байдалтай байсан. Гэхдээ яг tracing төлөв авчирхаас өмнө байгаа даа сте энэ улааныг харах юм бол тэр энэ юу гэсэн үг вэ? 30 минутын up and trend-ийн хөдөлгөөн tracing төлөвөөр impulse хөдөлгөөн явах гэж байсан нөхцөл байдалтай буюу daily аптай 4 аптай 30 минут аптай байсан гэсэн үг. 30 минутын impulse хөдөлгөөн явах гэж байсан үед байсан гэсэн үг байна шүү дээ. За тэгээд 5 минут руу шилжүүлсэн. 5 минутын дээр юу болсон бэ гэх юм бол 5 минутын үндсэн хөдөлгөөн маань мэдээж одоо daily аптай 4 аптай 30 минут аптай учраас 5 минут up and trend buying zone-оо дагаад баяцсан. Нэг бай хийсэн, ёроолын кандил дээрс 2 бай хийсэн. Энэ хоёр маань нийлээд нэг миний санаж байгаа 6.5 байсан санагдчих байна. 3.7, 2.8, нэг 6.5 хавцаа болсон. За тэгээ буцаагаад сээлцэн. Энэ сeel бол маш сонирхолтой. Daily эсрэг 4 цагийн эсрэг 30 минутын эсрэг гэдээ явчихж байгаа. Бүх цагийнхаа эсрэг байгаа. Яагаад вэ гэх юм бол нэгдүгürt нь бол daily time frame-ийн impulse явж байгаа гэсэн нэлээд зай авцсан. Хоёрдугаарт нь бол 4 цагийн үед бол үндсэн хөдөлгөөн 4 цагийн импульсын хөдөлгөөн бүр нэлээд хол явчихсан байгаад байгаа. Одоо ингээ харахаар 4 цагийн өмнөх tracing хөдөлгөөн Fibonacci-гийн 38.2 23.6 хавцаа ч юм уу те. Ер нь 38.2 лугаа нэлээд төгсөн талдаа байсан мөртлөө 61.8 левелийг бол дээш нь эвдээд нэлээд хол явчихсан байгаа учраас юу гэж үзэх вэ гэх юм бол моментум алдчихж байгаа. За удахгүй tracing төлөв их боломжтой гэдэг талаас нь авч үзэж байгаа. Тэгэнгүүтлээ 30 минут руу шилжүүлээ харсан 30 минут бол мэдээж up and trend buying zone-тай байгаад байгаа. Гэхдээ яг 30 минутын дээр яг ингээд ойртол төхүүлээд харах юм бол энэ орой нэгдүгürt эвдэрч чадаагүй. За энэ оройг ингээд харах юм бол энэ орой бол дээшээ ерөөсөө эвдэрч чадаагүй байдаг. За хоёрдугаарт нь бол энд интерналаараа даунтай байсан. Яг тэр даунаа энэ орой эвдрийг учраас барьсан чихтэй байсан буюу яг интернал бүтцэн даунтай, swing бүтцэн аптай. Интернал бүтцэн даунтай учраас 30 минутынхаа swing бүтцэн эсрэг явах боломжтой байгаа волюм байгаад байгаа гэдгийг илэрхийлсэн байсан. Тэгэнгүүт daily эсрэг 4 цагийн эсрэг 30 минутын эсрэг явах боломж нь бүгд бүрдчихэж байгаа. Тэгээд 5 минутын дээр яг 5 минутын даун болохыг хүлээжсэн гэсэн. Тэгээд 5 минутын даун болсон, tracing төлөвлөгөө өгсөн. За эндээс ингээ ойртуулан харах юм бол энийг жоох ижлүүлчих. Энэ улааныг ижлүүлээд ойртуулан харах юм бол оройн кандил маань энд бүрдэж байгаа. За энд одоо ингээд ёроолын кандил бүрдлээ те. За энэ ёроолын кандилыг дээш нь эвдээд оройн кандил бүрдлээ. За тэгээд оройн кандил дээр исэн үндсэн хөдөлгөөн дээр сэлийн арилжаанд орлоо. Доошоо 305 хаарыг авсан байгаа. Окей. За ийм арилжаа болсон. Түүний дараа бол юу болсон гэхээр хоошоо яваад бол нэлийн гайгүй одоо 50 өдрүүдийг өнгөрөөж жоод нэг 2 сэл хийлээ. Нэг сэл, нэг бай хийсэн. 2 сэл уг нь хийсэн байх шүү дээ. Би энэ хавцаа тэрийг арилгацсан байх шиг байна. Нэг сэл бол алдсан. За энэ дээр бол нэг сэл хийгээ авсан. Энэ дээр нэг бай хийсэн. За энэ хоёрыг ярьчих. За энэ дээр бол мэдээж daily бол after buy-тай impulse эврэл байгаа. 4 цагийн үед бол энэ дээр харин 4 цагийн шинэ tracing төлөвлөгөө ирж байгаа. Энэ яагаад шинэ tracing төлөвлөгөө ирж байгаа юм бэ гэх юм бол 4 цаг бол өмнө байсан. За impulse хөдөлгөөний Fibonacci-гийн 38.2 байсан шүү дээ. Энийг санаж байгаа тийм. За энэний impulse нь дууссан. Одоо дараагийн tracing төлөвлөгөө нэрэхтэй Fibonacci-гийн 23.6 левел дээр ирсэн. Энэ бол хоёр төрлийн магадлалыг өгч байгаа. Нэг бол одоо 4 цагийн after-end хөдөлгөөн цаашаа бүр илүү хүчтэй, хурдтай үргэлжлэх боломжтой байна. Эсвэл энэ маань өөрөө энд үүсгэж байгаа одоо доголм маань өөрөө тийм магадгүй хуурамч байж болно. Дараагийн tracing төлөвлөгөө хэтэрхий ойрхон ирээд reverse хийх эсвэл tracing төлөвлөгөө дараагийн tracing төлөв гүн ирэх моментум алдчихж байгаа тэр нөхцөл байдлыг илэрхийлэх гэж оролцож болно гэдэг ийм таамагтай байсан. За тэгээд тэр таамагийн дагуу дараагийн tracing төлөвлөгөө бүр ойрхон ирсэн. Дөнгөж орой эвдэл
буцаад ороод ирсэн байдаг. За ингээ ойртуулаа харах юм бол одоо яг энэ тарагдж байгаа энэ оройг дээш нь эвдлээ буцаж орж ирлээ. За буцаж орж ирэхдээ бол өмнө оройны даралт одоо дэмжлэг болж байгаа зоон руу брейк хийж байгаа. А өмнө ёроолын дэмжлэг одоо дэмжлэг болж байгаа зоон дээр бол одоо яг баунс хийж байгаа, ойж байгаа нөхцөл байдал бүрдэж байгаа. Тэгээ өмнө ёроолын дэмжлэг рүү ойхоос өмнө заяа. За энийг арилгаа хийчих. Өмнө ёроолын дэмжлэг рүү 4 цагийн дэмжлэг дээр ойхоос өмнө 30 минутын дээр ямар хөө нөхцөл байдалтай байсан бэ гэмэл 30 минутын аптрендийн хөдөлгөөн даунтренд рүү шилжээд импульсийн хөдөлгөөн явж исэн нөхцөл байдалтай. За тэгээд өмнө ёроолын дэмжлэгийг яг үнэндээ бол 30 минутын дээр эвдэж орж ирж байгаа нөхцөл байдалтай breakout candleтай байсан. За тэгэнгүүт өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 50 дээр ойсон хөдөлгөөн чи 45-д зорьсон байдалтай унж байгаа мэнэ гэдэг шинж тэмдэг ороод ирж байгаа. Нэгдүгürt, хоёрдугаарт нь бол 4 цагийн одоо үндсэн спортыг 30 минутаар бол эвдчихэж байгаа мэнэ гэдэг зүйл ороод ирж байгаа. Тэгэнгүүт 5 минутын даунтрендийн хөдөлгөөнийг дагах хангалттай юм одоо боломжтой болчихж байгаа. Тэгээд 5 минутын даунтрендийн хөдөлгөөн дээр буцаж одоо орох гэж байгаа юм шиг ийм поинтыг өгжснөө чадаагүй. Буцаад селлинг үйл маш өндөртэй оройн кандл гаргаад 5 минутын даунтрендийн хөдөлгөөний дагуу сэлдэд ингээд 2 ар авсан. За энэ 2 арын дараагаар юу болсон бэ гэдээ бүгдээ харъя. Энэ 2 арын дараагаар хөдөлгөөн дээр ямар өөрчлөлт орсон бэ гэх юм бол 30 минут нэгдүгürt нь after-end buying zone руу шилжсэн. Энэ талаас downtrend selling zone-тай байсан бол after-end buying zone руу шилжиж ороод ирж байгаа. А хоёрдугаарт нь бол 4 цагийн impulse хөдөлгөөн яваад эхэлж байгаа. За тэгэхээр 30 минут аптай, daily аптай, 4 цаг аптай. А тэгээд 4 цагийн impulse хөдөлгөөн явж байгаа нөхцөл байдал дээр 5 минут өөрөө яхав. Энэ доор байсан одоо энэ орой байгаа те. Энэ оройгоо reverse хийгээд ап болгочихж байгаа. За ап болгосон, trace ирсэн, impulse явахад бэлэн. Ингээд impulse явсан, дараагийн trace-ийг хүлээжсэн те. Тэгээ энэ дээр яг энэ candle бол шал худлаа шүү. Ондогийн энэ чарт бол шал худлаа. Энд бол ийм биш, ийм орой л үүссэн. Тэгээ энэ орой маань дээшээ энд эвдэрчиж байгаа. За энэ дээр бол ингэж гарч ирэнгүүтлээ. Ингээд одоо ингэж гарч ирэнгүүтлээ tracing төлөв өгөөд тэгээд impulse явах боломжтой болсон. Энэ маань өөрөө 4 цагийн дагуу 30 минутын дагуу 5 минутын дагуу гэдэг хөдөлгөөн учраас 5 минутын дээр бол after-end buying zone-ийнхоо дагуу buy-дах боломжтой болоод ингээд 5 минутын дээр buy-цсан байдаг аа. За тэгээд хөдөлгөөн дээр мэдээж одоо дээшээ бол 2 ар хүрчээд буцаад доошо буухтаа миний зөөцсөн байсан stop loss-ыг цохоод 1.3 л байсан санагдаад байгаа. 1.3 муу авцсан. TP авсан. За TP авсан ч яваад ашигтай гарсан. Ийм арилжаа хийгцээ. За тэгээ эндээс ингээ харах юм бол 2 ашигтай арилжаа, 3, 4, 5 ашигтай арилжаа байгаад байгаа. Тэгээ 3 алдагдaltaй арилжаа байгаа. Яг энэ ч одоо алдагдaltaй арилжаа уг нь байх эсвэл байсан арилжаа. Окей. За ийм зүйлс болсон. Тэгээд 3 алдагдaltaй арилжаа, 5 ашигтай арилжаа нийтдээ 8 арилжаа хийсэн юм уу та 7 хоног баг. Тэгээ ер нь бол энд 6.5, 9.5. За тэгээ энд бол нэг 10.5, 11.5 тэгэнгүүтлээ 12.8. За 13 аартай ч юм уу те 13 аараас 3-ыг хасаад угаасаа 10 аарын л ашигтай 7 хоног болсон гэсэн үг. Маш 57 хоног байсан. Маш 50. Окей. За тэгээд энэ 7 хоногт бол ер нь бол сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэх юм бол өөрөө нэг яг өөрөөсөө шалтгаалаад стратеги дөрмийн алдаа гаргаад эсвэл бол одоо яг хараагүй гэсэн бол фокус алдсанаас бол арилжаа ерөөсөө алдаагүй байгаа учраас ямар нэгэн асуудал бол байхгүй. Хангалттай сэтгэл хангалуун байгаа. Окей. За ийм байна. Тэгээ бүгдээр нь амжилт хүсье. Жолбогсуулаа баярлалаа. Баяртай. Энэ бичлэг танд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Хэрэгтэй байсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд дараагийнхаа 7 хоногийн бичлэг үр дүнгээр уулзлаа. Түр баяртай. Мөн дараагийнхаа бичлэг хүртэл түр баяртай.